Боловсрол шинжилгээ ухааны яамнаас өчигдөр буюу 12 дугаар сарын 23-нд 2012-оос 13 оны хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүн мэдээг олон нийтэд танилцуулсан юм а. Энэ үеэр салбарын сайд нь 2012-оос 13 оны хугацаанд тавьсан зорилтуудаа ямар ч байсан 100% биелүүлсэн гэж мэдэгдсэн. Бид өнөөр шинжилгээ ухааны ажилчдад одоо төсөв хөрөнгө салбарын яамнаас нь төсвөлдгүү гэсэн шүүмжлэл болоод Монгол хэлний үсгийн сангаас дөрвөн үсэг хасах хэсэг талаарх маргааны эргэн тойронд тайлбар авсан юм а. Тэгэхээр одоо шинжилгээ ухааны салбар ялангуяа боловсрол шинжилгээ ухааны яамнаас бас ялангуяа санхүүгийн хувьд бүгд маань бас жоохон сэтгэл дундуур байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр одоо яг энэ дээр одоо яг шинжилгээ ухаан дээр мухардалд орчод байгаа зүйл бол эрдэмтэд санхүүжилттэй голдог. Ард түмэн болоод бид одоо хэрэглэгчд бол мөнгийг үргэр зараад байна гэж ингэж шүүмжилдэг. Тэгэхээр бол энэ нөгөө хоёр талаасаа ирээд мухардалд орцсон гэж ингэж харагдаж байна. Тэгэхээр бид бол аль болохоор зах зээл дээр борлуулж чадах судалгаа руу хандуулах зорилгыг дэвшүүлж байна. Ажлын захиалгын зөв болох ёстой гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь одоо гэрийн даалгавар нь зөв байх юм бол манай эрдэмтдийн бүтээл бол өөрөө үн цэнтэй болно. Тэгэхээр өнөөдөр хүртэл бол судлахын тулд судлаад байсан юмнууд их олон байгаа. Цаашдаа бол дэлхийн хэмжээнд борлогдох судалгааг манай эрдэмтэд барьж авдаг. Тэр барьж авах гүүр нь бол тэр тусламж дэмжлэг нь бол боловсрол шинжилгээ ухааны яамнаас гарч идэг ийм л тогтолцоог бий болгох хэрэгтэй. Нэггээр хэлбэл манай эрдэмтэд дэлхийн судалгаанд оролцох тэр нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Монгол үгийг журмална гэсэн тогтоол байгаа болохоос биш яг үг үсгээр тэгсэн чинь шууд юм дөрмийн юм яриад сүүлдээ бүр үсэг хасах болсон. Тэгээ яг тэр ярьж байгаа эрдэмтдийн хувьд судалгааны ажлаар танилцуулж байгаа. Түүнээс биш энэ дээр бол боловсролын ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаагүй. Засгийн газраас шийдвэр гаргаагүй. Тийм учраас бол үсэг хасах тухай ойлголт бол байхгүй. Зүгээр эрдэмтдийн хувьд бол бид нар өөрснөө монгол хэл судлаачид учраас судалгаа бол янз бүрийн судалгаа бол хийцэн байд юм лээ. Тэр судалгааны дүнгээл танилцуулж байгаа. Тэгэхээр энэ эрдэмтдийн судалгааныхаа дүнгээ танилцуулсан гэснээс энэ эрдэмтдийг бас нэг одоо энэ төсөл хөтөлбөр маягаар энэ яамнаас юм санхүүжилтийг авч мөнгө идэж байгаа гэсэн юм хардлага бас нэлээдгүй нийгэмд явсан. Тэгэхээр нууц биш бол яг энэ боловсрол шинжилгээ ухааны яамнаас энэ журмалсан тойл гаргах гэдэг юм уу те иймэрхүү энэ одоо ажлын хэсэгт одоогийн байдлаар хичнээн төгрөг зарцуулсан. Яг энэ ажлын хэсэгт бол мөнгө зараагүй л те. Энэ дээр бол эрдэмтэд угаасаа төмөр тоогоогүй энэ төр бол угаасаа энэ чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс. Тэгээд судалгааныхаа дүнг нэгтгээд тэр журмалсан тойл бичиг гаргах ажлыг бол зохион байгуулав.